Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ мөн л нэгэн харамсалтай хүн амны хэргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. Ингээд хэргийг ярьж эхэлцгээе. За Тинэн Даррентон нь 2000 оны 9-р сарын 19-нд Англид төрсэн ба ээж болон хойд эцгийнхаа хамт амьдардаг. Түүнийг маш жаахан байхад нь ээж хоёр нь салсан бөгөөд төрсэн аавынхын тухай тийм ч их мэдээлэл байдаггүй юм байна лээ. Тинний хойд аавыг Крис гэдэг ба аав ээж хоёрын салсны дараа түүний ээж удалгүй Кристтэй сун хамтран амьдрахаар болсон тул Тиннийг голчлон өсгсөн хүн нь Крис гэж хэлж болно. Тэр хоёр хоорондоо маш дотно сайхан харилцаатай байсан ба ээж аав хоёрын салсны дараа түүний төрсэн ааваас нь холбоо тасарсан ч Крис Тиннийг яг л өөрийн төрсэн хүүмэдээр маш ихээр анхаарч халамжилдаг байсан. За зөвхөн Крис ч гэлтгүй Крисийн гэр бүлийнхэнтэй ч Тинэн маш дотн байж хоорондоо маш сайн харилцаатай байсаар ирсэн. Хэдий гэр бүлийн хувьд асуудалгүй сайхан байсан хэдий ч Тинэнийг 12 настай байхаас эхлэн нэгэн асуудал үүсч эхэлсэн байдаг. За энэ асуудал нь юу байсан бэ гэвэл түүний сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой асуудал байсан бөгөөд эцэг эх нь сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар нэлээд мэдлэгтэй ойлголттой хүмүүс байсан учраас хүүтэн сэтгэл гутралын шинж тэмдэг ажиглагдаж эхлэх үед л ямар нэгэн зүйл буруу болоод байгааг ойлгон түүнийг хүүхдийн сэтгэл заслын эмчилгээнд явуулж эхэлсэн байдаг. За Тинэн цаг хугацаа өнгөрч том болох тусмаа social anti буюу нийгмийн амьдралаас өөрийгөө тусгаарсан нэгэн болж хувирч байсан нь эцэг эхийн санааг нилээдгүй зовоож байсан. За тэр найз нөхөдгүй болж хүмүүстэй харилцах дургүй болохоос гадна олон нийтийн газар байхдаа түүхшүүж өрөөндөө ганцаараа харанхуй твтгэл дуртай нэгэн болж хувирсан. За цаашлаад тэрээр танихгүй хүнтэй огт ярьж чадахгүй байдалд хүрсэн бөгөөд үйлчлэгээний газрын хүмүүстэй ч ярьж чаддаггүй болсон. За чинь хоол захиалах эсвэл танихгүй хүн өөрөөс юм асуух зэрэг түүний хувьд там мэд санагдаж сүүлдээ найзуудтайгаа уулзахаа болон дуртай спорттоо ч дургүй болсон. Мөн өөрийнхөө дуртай зүйлсийг хүртэл огт хийхээ болсон байдаг. За сургуультай явахыг огт хүсгээ болсон боловч мэдээж сургуульд явах ёстой учраас дуртай дургүй ихэндээ явдаг байснаа удалгүй ямар нэг шалтгаан гэлэн сургуультай явах нь багассаар орондоо өдөржин бүгд шивтгэс өөрсдөө хийхээ болсон. Энэ үед нь эцэг эх нь юу хийхээ мэдхээ болж эцэс нь Тинэнд сургуультай явах нь яг л там шиг санагдж байсан учраас эцэг эхтэй хэлж ярилцсны эцэс тэрээр гэрээр хичээлээ заалгахаар болдог. За Америкт бол homeschool буюу гэрээрээ хичээлээ үзэх нь нэлээд нийтлэг тохиолддог хэвийн үзэгдэл мэт боловч эсвэргээрээ Англид энэ нь маш цөөхөн тохиолдож болох зүйлсийн нэг нь. Бүр боловсролын тухай хуулиндаа ч хүртэл маш тодорхой цөөн хэдэн шалтгаанууд дээр үндэслэн гэрээрээ суралцахыг зөвшөөрдөг юм байлээ. Түүний эмч болон эцэг эх нь түүний гэрийн багштай гэрээр хичээлээ үзэж эхлэхэд нь мэдээж дуртай байгаагүй. Учир нь түүний сэтгэл гутралд энэ нь бүр л муугар нөлөөлнө гэхээс ямар ч тус болохгүй гэдгийг бол бүгд мэдж байсан. Гэвч түүнийг хүчээр сургууль руу авч явах ямар ч арга байгаагүй учраас түүний саналыг зөвшөөрөн homeschool хамрагдуулахаас өөр аргагүй хүрсэн байдаг. За өдөр ирэх тусам түүний сэтгэл гутрал бүр л дорцоор байсан бөгөөд удалгүй амиа хурлах оролдлого хийж эхэлсэн. Иймэрхүү байдалтай хэдэн жил өнгөрч сэтгэл заслын эмчилгээгээ хийлгэсээр байсан ч юу ч өөрчлөгдөөгүй. Удалгүй Тинэн бүх хүмүүсээс тэр тусмаа үеийнхнээсээ боловсролын хувьд ч тэр бие махбодын өвчтний хувьд ч тэр хоцрогдож байгаа гэдгийг өөрөө ойлгож өөртөө туслахаар шийдэн коллежид орохоор бэлдэж эхэлсэн. Энэ үедээ Тинэн 16 настай байсан ба үеийнх нь хүүхдүүд удахгүй ахлах ангиад төгсөн коллежид явахаар доор бүгд л бэлтгэж байсан үе харамсалтай нь тэрээр GCSEs буюу монголоор эсэлтийн ерөнхий шалгалтаа өгч чадаагүй. Тийм учраас мэдээж хүсэж байсан коллежид орж чадхааргүй болж эсэргээрээ GCSEs шаардахгүй эсвэл Further Education College буюу монголоор мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцахаар болсон байдаг. Удалгүй Kendall хэмээх коллежид илсэн орж суралцаж байсан ч удалгүй сургуулаа орхихоор шийдсэн байдаг. За яг яагаад сургуулаа орхих болсон шалтгаан нь тодорхой байдаггүй мэн лээ. Гэхдээ хүмүүсийн таамагладгаар мөн л сэтгэл гутрал болон нийгэмшиг чаддгүйтэй холбоотой хэмээн таамагладаг боловч үнэн дээр тэрээр сургуулаа орхисныхоо дараа өөр сургууль шилжиж орсон. Түүний шилжиж орсон шинэ коллеж нь Lancaster гэх коллеж байсан хэдий ч удалгүй мөн л энэхүү сургуулаа орхисон байна. Энэ үедээ Тинэн 17 настай байсан ба түүний зан аашинд маш том өөрчлөлт орж эхэлсэн. Маш их уур уцаартай болж ихэвчлэн бусад хүмүүстэй харилцдаггүй ч хэрвээ харилцах юм бол тэрхүү харилцан яриа нь Тинэний бүтүүлэг үгс болон
биеэ авч яваа байдлаас нь болж таагүй байдлаар төгсдөг болсон. Ээжтэйгээ болон хойд автайгаа муудалцах нь ихссэн ба ээж нь сүлдээ Тинанийг тэсгээ болж гэрээсээ хөөж явуулсан байдаг. 17 настай очих газаргүй Тин нь өөрийн гэсэн юмаа аваад гудамжинд гарахт нь түүний эмээ буюу хойд аав Крисийнх нь ээж түүнийг гэртээ байлгаж эхэлсэн. За түүний эмээг Мэри Грегори гэдэг бөгөөд 94 настай ганцаараа амьдардаг маш сайхан сэтгэлтэй тусч эмэгтэй байсан гэж 90 тойрныхонд хүмүүс хэлдэг юм байна лээ. Эмээ нь Тинанийг өсвөр насны хүүхэд гэж харахаасаа илүүтэйгээр яг л насанд хүрсэн хүн шиг харилцсан. Түүнтэй нээлттэй чөлөөтэй байсан. За энэ нь ч Тинэнд үнэхээр их таалагдж байсан тухайн үедээ удалгүй Тин нь ээжтэйгээ эвлэрсэн ч гэртээ бол ягч буцаж очоогүй. Эмээгэндээ болон өөрийн гэртээ хоёуланд нь ирж очин амьдардаг болсон. За гэвч энэхүү байдал нь удаан үргэлжлээгүй. Учир нь 1 жилийн дараа буюу Тинанийг 18 настай байхад нь түүний эмээ болох Мэри харамсалтай бас гинтийн байдлаар нас барсан. 2018 оны 5 дугаар сарын 28-нд шөнө дунд Мэригийн хөршүүд маш чанга амь тэмцэн орилгодоо гаднаас сонсогдсноор сэрсэн бөгөөд бараг л бүх хөршүүд нь орноосоо өсрөн босоод цонхоороо очиж харах үед нэгэн байшинд галт үрэлсэн асч байсан нь Мэри Грегоригийн хаус байсан. Хөршүүд нь яарчлан гал команд дуудсан ба бүгд тэрхүү байшинд Мэрийг ганцаараа амьдардаг мөн 94 настай эмэгтэй тэр их галаас өөрийгөө авч гарах ямар ч боломжгүй гэдгийг мэдэж байсан. Аврагчид ирэн түүний гэрт орох үед Мэри шалан дээр ширээний хөлний хажууд хөвтөж байснаас гадна хаалга болон Мэригийн хөвтөж байсан газар хоёрын хооронд ердөө л 3 алхмын зай байсан гэдэг. Энэ нь хэдийгээр Мэри алхаад байшингаас гарах боломжтой байсан мэт харагдаж байгаа ч галаас зугтаж байх замдаа утаанд хортон тэр дороо газар унсан байх магадлалтай хэмээн шинжээчид үзсэн. Мэрийг олох үед маш хүнд зэргийн түлэгдэлтэйч бага зэрэг амьсгаатай байсан учраас түүнийг хурдан шиг түргэний машин цулган эмнэлэг рүү шилжүүлсэн байдаг. Энэ өдрөөс хойш 3 хоногийн хугацаанд эмчнэр түүнийг амьдруулахаар тэмцсэн хэдий ч юу ч хийж чадаагүй. 2018 оны 6 дугаар сарын 1-нд Мэри харамсалтайгаар амьсгал хураасан. Шинжээчид түүний гэрт үзлэг хийн гал гарсан шалтгааныг олохоор ажилласан ба Мэри өөрөө санамсаргүй байдлаар гэртээ гал тавьсан хэмээн үзсэн. Учир нь Мэри маш их тамхи татдаг байсан. Тийм учраас шинжээчид галыг дутуу унтраасан тамхинаас үүдэлтэй байх боломжтой хэмээн үзэж хэргийг хаасан байдаг. Мэдээж Мэригийн энэхүү гинтийн золгүй явдал нь түүний гэр бүлд маш хүндээр нөлөөлсөн. Мэриг нас барсны дараа Тин нь сонголтгүйгээр ээж болон хойд аавынхаа хамт амьдрах болсон. За тэдний хувьд гэр бүлийн уур амьсгал тийм ч таатай байгаагүй ч бас тийм ч муу байгаагүй. Тинэний хувьд түүний сэтгэл готрол улам дорцсон хэвээрэл байсан бөгөөд түүний хийдэг ганц зүйл нь харанхуй өрөөндөө өдөржин ганцаараа хэвтэх байсан. Энэхүү үйлдэл мэдээж түүний сэтгэл готрлыг улам дордуулж байсан тодорхой. Иймэрхүү байдалтай цаг хугацаа өнгөрсөөр Тин нь 20 нас хүрч албан ёсоор насанд хүрэгчдийн сэтгцийн эрүүл мэндийн тусламжуудыг авч эхэлсэн. Мэдээж үүнийг дагаад түүний сэтгэл заслын эмчинч мөн өөрчлөгдсөн ба эмчилгээний үеэр нэгэн хачирхалтай харилцан яриад тэдний дунд өрнөсөн байдаг. За нэгэн удаагийн эмчилгээний явцад Тин нь эмчтэй түүний найзууд нь өөрийг нь шоронд явуулж чадна. Учир нь тэд маш том нууцыг мэдэж байгаа хэмээн хэлдэг. За энэхүү ярианд түүний эмчийн анхаарлыг маш их татсан тул Тин нэг үүнийхээ тухай дэлгэрэнгүй яриач хэмээхэд тэрээр 2019 онд бараг л анх удаа нэгэн үдшилтэд очиж үзсэн бөгөөд энэхүү үдшилэг нь ердийн л нэг өсвөр насныхны дунд зохиогддог үдшилэг байсан. Үдшилгэн дээр байсан хүүхдүүд бүгд тойрч суугаад үнэнээ хэл эсвэл шийтгүүл тоглоомыг тоглохоор болсон байна. Тинний ээлж болоход тэрээр үнэнээ хэлхийг сонгосон ба нэгэн түүнээс хамгийн хар бараа нууц шин юу вэ гэж асуух үед Тин нь хэсэг боцсныхаа дараа бусад хүмүүс рүү тойруулан хараад миний хамгийн хар бараа нууц бол би хэн нэгнийг алж байсан. Энэ нь л хамгийн том бас хар бараа нууц юм байна хэмээн хэлсэн. За мэдээж хамт тоглож байсан хүүхдүүд бүгд хэсэг чимээгүй болсон ч удалгүй хинч түүнд итгээгүй зүгээр л инээлдэж эхэлсэн байгаа. Энэ нь Тинэнд огт таалагдаагүй бөгөөд үнэнээ хэлсэн гэдгээ батлахын тулд юу болсон талаар дэглэгрэнгүй ярьж өгөхөөр болж үдшилэг дээр байсан хүүхдүүдэд юу хийсэн талаараа тодорхой ярьж өгсөн тухайга эмчтэй ярьдаг. За энэ хүртэл нь сонссон Тинэний сэтгэл заслын эмч бүр маш гайхшралд ороод юу болоод байгаа талаар хэсэг боцсныхоо эцэст Тинээс чи хүн алчсан гэж хэлээд байна уу хэмээн асуухад Тин нь ямар ч хувирлгүй царай гарган тийм ээ гэж хэлсэн байдаг. Хамгийн хачирхалтай нь энэ тухай Тинэний сэтгэл заслын эмч хүнд ч юу ч хэлээгүй. Магадгүй Тинэний ярьсан зүйлд итгэх аргагүй байсан учраас
зүгээр учир утгагүй зүйл ярьж байна гэж бодоод авч хэлцээгүй байх. Үүнээс 2-7 хоногийн дараа түүний эмчилгээний үеэр Крис буюу хойд аав нь Тинэнтэй хамт байлцахаар болсон. Энэ өдрийг Тинэн хүлээж байсан ба юу хийсэн талаараа бүрч дэлгэрэнгүй ярихаар төлөвлөж байсан гэдэг юм байлаа. Эмчилгээний үеэр Тинэн эмч болон хойд аав хоёрлогоо ээлжлэн хараад гинтэл ярьж эхэлсэн. Яг үүндээ тийм ч их зүйл ярьдаггүй хөвчүүд. Тэрээр хэлэхдээ Крисийн ээж болох Мэригийн үхэл мөн байшинд нь гал гарсан хэрэг нь ерөөсөө ч гинтийн зүйл байгаагүй. Учир нь би тэр бүгдийг төлөвлөж хийсэн учраас гэдгийг хэлээд юу болсон тухай бүр дэлгэрэнгүй яриагаа эхлүүлсэн байдаг. Мэригийн амьдарч байх хавцад Тинэн болон Мэри нар хоорондоо маш их маргалддаг байсан. Учир нь Мэри маш цэвэрч нэмбай хүн байсан бол эсвэргээрээ Тинэн маш залхууч, салан задгай нэгэн байсан нь Мэригийн бухимдлыг төрүүлж тэрийгэ Тинэнд хэлэх үед тэдний хооронд маш их маргаан үүсдэг байсан. Иймэрхүү олон маргааны дараа нэг өдөр тэдний хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн том маргаан эхэлсэн. Энэ үед Мэри Тинэнд өөрийг нь маш ихээр жигшин зэвүүцэж байгаа талаараа хэлж энэхүү маргаан нь Тинэнийг эргүүлэн Мэрийг үс санахад хүргэсэн бөгөөд тэрээр Мэрийг хүнөөх төлөвлөгөөгөө энэ үеэс эхлэн боловсруулсан. Мэригийн гэрт гал гардаг өдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 28-нд шөнө дунд ээжийнхээ гэрт хонж байсан Тинэн гэрээсээ гарч явсан Мэригийнх рүү алхаж утсан. За Тинэн энэ үед Мэригэнд болон ээжиндээ ээлжлэн ирж очдог байсан тул Мэригийн гэрт нэвтрэхэд түүнд ямар нэгэн асуудал байгаагүй зүгээр л түлхүүрээрээ онгойлгоод орсон. Шөнө дунд болж байсан тул энэ үед Мэри дээд давхартай унтаж байсан ба Тинэнд сансандаа хүрэхэд хангалттай их цаг байсан гэж хэлж болно. Тэрээр Мэриг энэ байшингаас амьд гаргаж болохгүй хэмээн дотроо бодож Мэри сэрээд байшингаас цухтан гарах боломжгүй болгохын тулд түүний унтаж байсан өрөөнөөс авахлаад гарах хаалга хүртэл маш олон зүйлсийг хөл доорн тавин түүний гарах замыг хаахаар оролцсноос гадна Мэригийн гэрийн бүхэл галын тохиолдлуудыг унтраа гэрийнх нь уцыг хүртэл салгаж амжсан. Бүр цаашлаад галтогооны том ширээг татан гарах хаалганы уртхан тал байрлуулсан нь Мэрийг гэрээс хурдан цухтаж гарах боломжгүй болгосон байгаа. Өмнө нь дурдсанчлан Мэри ердөө хаалганаас 3 хан алхмын цайд ширээний хүлний хажууд унсан байсан шүү дээ. Тин бүх зүйлийг бэлдэж дууссныхаа дараа тамхи хасаа хөшөөний доогоор шидэд гал дүүрэлсэн асч эхлэх хүртэл хүлээн суусан ба нэгэнтээ гал хасан дүүрэлцэж эхлэх үед Тин нь хөөрхий 94 настай эмэгтэйг тэндээ шатаг хэмээн гаднаас нь цоожлон орхин гарсан байдаг. За бүр цаашлаад Тин нь хэлэхдээ эмээгийнхээ оршуулах ёслолд оролцож байхдаа огтхон ч харамсаагүй бөгөөд эсрэгээр маш их хүч чадлыг мэдэрч байсан хэмээн ярианыхаа төгсгөлд дуртаад амьдсан. За энэ тухай бодоод үзэхэд л аимшигтэй. Хэрвээ Тинэнд ингэж өөрийгөө илчлээгүй бол энэ хүн цаашдаа ч юу ч болоогүй юм шиг амьдарсаар л байх байсан. 19 онд очсон үдшилэг дээрээ бүгдэд үнэнээ хэлсэн боловч хинч түнд итгээгүй. Сэтгэл засалчтай хэлсэн боловч мөн л түнд итгээгүй. Энэ бүхний дараа бусад хүмүүс түүнээс яагаад өөрт нь тусалсан очих газаргүй байхад нь гэртээ хүртэл байлгасан эмээгээ алсан юм бэ хэмээн асуухад тэрээр Мэри мартах өвчнөөсөө болоод олон жил шаналсаар ирсэн. Би энэ зовлонг нь л таслан зогсоож өгсөн гэж хэлсэн байдаг юм байлээ. Мөн Тинэнийг ямар аимшигтай хүн болохыг батлах нэг зүйл нь тэрээр хойд аавыгаа өөрийнх нь эмчилгээнд хамт байлцах өдрийг хүлээж байгаад тэр өдөр ирэх үед нь өөдөөс нь нэгцэлж хараад 94 настай ээжийг нь хэрхэн гэртээ хамт шатааж амийг нь хорлсон тухайга ярьж өгсөн. За үүний дараа сэтгэл засалж тэр дорн цагдаагийнх нь л утсан Тинэнийг баривчлуулсан ба цагдаагийнхан ирэхэд Тинэн би зүгээр тоглож байсан штэ гэж хэрэгээ үгүйсгэж эхэлсэн байдаг. Гэвч бүх жижиг зүйлс болон төлөвлөгөөнд хэтэрхий үнэмшилтэй байсан тул цагдаагийнхан байшинд мөрдлөг явуулж дотлох баримт хайж эхэлсэн. За хэрэг гарсан газраас Тинэнийг энэ бүхнийг үйлдсэн гэхээр нотлох баримт бол олж чадаагүй. Харин Тинэний өрөөнд нэгжлэг хийж үзэхэд компьютер дээрээс нь нэгэн зүйл олсон нь 2018 оны 6 дугаар сард Мэрийг нас барснаас хэдхэн хоногийн дараа Тинэн интернетээс зайлшгүй шаардлагаас болж үлдсэн аллага, чөтгөрөөр үлдэгдсэн аллага, би цуврал алуурчин болох гэж байх шүүгээ надад туслаач. За бүр дахин аллага хийх хүсэл гэх мэт зүйлсийг хайсан байсан нь мөрдлийн үед илэрсэн. Мөрдөгчд Тинэнийг суулгаж байгаад хэрвээ чи алуурчин биш л юм бол энэ хайлтынхаа учрыг яг одоо тайлбарлаадах гэхэд эн чинь ердөө л би аллагатай холбоотой зүйлс уншиж сонсох дуртай болохоор л тэр шүү дээ хэмээн хариулсан байгаа. Түүний интернетээс хайсан зүйлс нь үгээрч зогсоогүй ба эмэгтэй хүнийг хэрхэн өвтгөх вэ? Яаж өөрт нь мэддэхгүй нууцаар дагах вэ? Яаж дайрах вэ гэх
зүйлс мөн байсан. Мөн түүний компьютер дээрээс kill list гэх нэртэй файлыг олсон ба түүн дээр нь маш олон хүний нэрсийг жагсаан бичсэн байсан. За цаашлаад нэгэн маш том эд мөрийн баримт олсон нь Тэн нь аллах үлдэхээр Мэригийн гэрэл рүү явах замдаа бензин колонк дээр байрладаг жижиг дэлгүүрт орон өөртөө идэж уух зүйлс болон цай, кок зэргийг худалдан авсан нь тэрхүү дэлгүүрийнх нь камерт бичигдэн үлдсэн. Мөрдөгчид хэргийн газар дээрх зургуудыг буцан шалгахад түүний дэлгүүрээс худалдан авсан зүйлс нь хэргийн газар дээр байсан нотлох баримт болох зургууд дээр байсан зүйлстэй яг таарснаар хөдөлшгүй нотлох баримт гарч ирсэн байдаг. За Тинэний шүүх хурал 2021 оны 11-р сард эхэлсэн ба Тинэн бүх зүйлсийг үгүйсгэсэн хэвээрэл байсан. Тэрээр би энэ бүх зүйлсийг хүмүүст хэлэхдээ зүгээр л тоглож байсан штэ. Ягаад та нар ингэж ноцтойгоор хүлээж аваад байгаа юм бэ хэмээн үгүйсгэсэн. Мөн Мэригийн үхэл зүгээр л гинтийн цолгүй явдал байсан. Би ямар ч холбоогүй, би зүгээр л attention seeker, би хүмүүсийн анхаарлыг өөртөө татахыг л хүссэн юм. Үүнээс өөр хийсэн буруу юм надад байхгүй хэмээсэн байдаг. Мөн түүний өмгөөллийн багийнхан түүнийг сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай хэмээн өмгөөлөхийг оролцсон ч түүний бүхий л үеийн сэтгэл заслын эмчнэр Тэн хэдий сэтгэл гутралын асуудалтайч юу хийж байгаагаа хангалттай сайн мэдгээд эрүүл ухаантай хэмээснээр энэ нь ямар ч хүчингүй болсон байдаг юм байлаа. Шүүхээс Тэнэнийг Мэригийн буюу эмээгийнхээ үхэлд буруутай хэмээн үзэж насаар нь хорих ялаар шийтгэсэн ба хамгийн багадаа 15 жилийн дараа давж заалдах хэрэгтэй хэмээн үзсэн. Одоо Тэн нь 21 настай ба шоронд ялаа эдэлсэн хэвээрэл байгаа. За нэгэн ийм аимшигтай харамсалтай хэрэг байна. Тэнэнийг баригдсан тул би л хувьдаа маш их баярлж байна. Хэрвээ баригдаагүй байсан бол ийм аимшигтай хүн одоо хүртэл бидний дунд ингээд зүгээр л өвч болоогүй юм шиг амьдарсаар л байх байсан бах. Энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Манай бичлэг таалагддаг бол subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол шинэ бичлэг орох болгонд та бүхэнд notification очих болно шүү. Мөн санал хүсэл байвал доор comment-д бичиж үлдээгээрэй. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай.